За UB Palace-ийн газар улсын их хурлын гишүүн Чойжил сүрэнгийн хамаарал бүхий компани болох Хурд стандарт компани нэрээр шилжээд байна. Тухайн газрыг одоогоор ямар зориулалтаар ашиглах нь бүрэн тодорхой болоогүй байгаа ч орон сууцны барилга барих магадлал өндөр байгаа юм а. Зөвхөн тухайн бүс нь хүн амын нэгтаршил хэтэрсэн барилга шинээр барих боломжгүй тул тэр хавийн орчин суугчид орон сууц барихыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж гэлсэн байна. НТV-ийн сурвалжлах баг UB Palace-ийн газар зарагдсантай холбоотойгоор тухайн газарт цаашид ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг тодруулахаар орох гэсэн боловч өнөөдрөөс эхлээд Хурд стандарт компани харуул хамгаалалт маш чанга харуул хамгаалтыг аваад эхэлчихсэн. Дотгошоо болол ямар ч телевиз, ямар ч хүн оруулахгүй, ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэх хариултыг хэлж байна. Ер нь телевизийг оруулахгүй гэсэн. Ямар ч телевиз оруулж болохгүй гэсэн. Бид нар бас ажиллаа хийж байгаа тийм. Бидний явна хаттын өнгөрөлтөө уулуурханыхаа маань чи яаж байгаа бид нар болохоор энэ бүтээн байгуулагч байгаа энэ гол группийн үйл ажиллагаа. Хотын төвдөө л ингээл жижигхэн газар шамбаралдаа шагсралтаад зогсоол байхгүй хүүхд тоглох талбай байхгүй тий ямар ч аюулгүй бүс гэж байх байлчлаа шүү. Тэр үндсэн дээр одоо энэ өчнөө өндөр болгон барилга байна. Энэ мэдээж доошоо хичнээн гүн ухагдаж бас хийхдэхээ мэдэхгүй шүү дээ. Бас хоёрдоч энэ бусад бас баригдаж байгаа байруудын шүүн унтах аюулгүй байдал тоосчл гэдэг юм чинь л байхаа болчихлоо шүү дээ. Гэхдээ энд бол дахиад орон сууц барихнаар бас жоохон тийм сонирхол байна л да. Тэгэхээр мэдээж засаг захиргааны нийслэлийн газар ч өөрөө энэ дээр чинь орон сууц барихыг өөрчлөөд нийтийн үзүүрийн газрыг өөрчлөөд орон сууц барихыг зөвшөөрнө гэдэг бол надад сонирхол байна. Тэгэл орон сууц 9 шидийн шавах юм бол бас хэцүү л. Одоо бид нар чи 20 хэдэн жил энэ манай байр ашиглалтанд ороод 20 хэдэн жил болж байгаа. 20 хэдэн жил одоо ирэхээр зөрчүүлж байгаа шүү дээ бид нар чи. UB Palace-ийн 28,025 м2 буюу 2.8 га талбай Чойжил сүрэнгийн Хурд группийн охин компани болох Хурд стандартын мэдээлэлд 2025 оны 1-р сарын 6-ны өдөр шилжсэн. Гэрээний хүчинтэй хугацаа 2040 оны 1 сарын 17-ны хүртэл байхаар баталгаажсан байна. 1 га газрын дуудлага хулдааны суурь үн 7,779 сая төгрөг байдаг бол UB Palace-ийн газрыг хэдэн төгрөгөөр авсан нь тодорхойгүй байгаамаа. Ямартайч тухайн газар ашиглалтын хувьд одоогоор худалдаа нийтийн үйлчилгээний газар төв зохицолбор гэсэн статустай байгаа ч цаашид ямар зорилтоор ашиглах нь бүрхэг байгаамаа. Оршин суугчдын хувьд энэ хавьд хүүхэд ахмадуудад чөлөөт цаг өнгөрүүлэх газар үлдээгүй гэдгийг тодтогч байсан юм.